Жигчдийн нав багсны үүсгэн байгуулсан бүтээл агшрын нэвтрүүлгийн хүүхдийн бүрээ төвшин сурах 10 дахин даваар манай сургууль 20 жил туршсан ажилласаар ирлээ. 2003 онд бүтээл агшрын нэгдэл маань Монгол Улсын шинэ бүтээлийн патентаа авсан байна. 1999 оноос нэгээс татвар ингээд цоврал сургачгуудыг гаргаж туршсан одоогийн шинжлэсэн хөтөлбөрийн агуулгаар дахин шинээр бичиж туршиж байна. Нэгдүгээр төвшөнд стандарт мэдлийн дагуу хийсэн учраас бүх хүүхдүүд хийж дуусгах ба тухайн хичээлээр нэг төвшөнд авихдахгүй хүүхэд бүр төвшин авах боломжтой. Жишээ 2-р төвшин, 3-р төвшин гэж авах боломжтой байна. За тухайн бүлэг сэдвээр одоо үрж хуваах үйлдэл, тэгштгэл, тэнцэтгэл гэсэн бүлэг сэдвээр шалгалтаа авъя. За нэгдүгээр төвшин буюу стандарт мэдлийн төвшинээр шалгалтаа авъя. За цаашаа төвшин авахлаа тодорхой төвшингийн шалгалтын сэдвээр шалгалтаа аваад за тухайн бүлэг сэдвийн шалгалтын дараа багш номон дээр тэмдэглэв. 3 төвшингээр авсан шалгалтын анализ нэмэ. За тэг тухайн анализыг эцэг тухайн хүүхдийг одоо төвшин яаж загсан байна уу, буурсан байна уу гэдгийг харах бүрэн боломжтой. Хичээлийн жилийн эцэст энэ аргаар ажилласнаа хүүхд бүртээ багш боронсон уулзалтаа уулзалтыг. За тэгээд тухайн хүүхдийн нэг хичээлийн үнэлгээ жилээр нь төвөгтөнтэй бичээд сургуулийн болон аймгийн хөндлөн шалгалтанд өмнө бичээд уулзалтын дараа хүүхд бүр хичээлийн жилийн эцэст гой сайхан хувцас өмсөөд эцэг эхийнхээ авалтуудад тайлан тавина. Он сар өдрөө бичээд, амжилтаа бичээд, амжилт гаргахад хэн тусалсан? Энд баярлалаа гэж хэлье. Сэтгэлээ бичнэ. Хүүхдэд ямар хүмүүжил авах вэ гэхээр өөртөө итгэх хэрэгтэй, өөр өөрөөр бахархах, бус найз нарын амжилтаар бахархах хүмүүжлтэй болно.